Сайн байна уу? За би Facebook дээр нэг ганц хоёр сэтгүүлч сүүлийн үед Баян-Улгийн аймгийг маш их халамж авдаг. Ерөнхийдөө улсын бүх халамжийг Баян-Улгийн аймаг авдаг. Ялангуяа хүүхдүүд нь эмээ өвгийнхаа нэр дээр бичигдээд эмээ өвөө нас барахаараа 18 нас хүртлээр тэжээгчийн алдсны тэтгэмж авдаг гэд нэг тийм ташаа мэдээлэл яваад байгаа учраас яг статистик тоо баримтан дээр үндэслээд энийг хэдэн слайдыг бэлдсэн байгаа. Тэгээд та бүхэнд хүргэе. За Монгол улсын нийт хүн амын тоо 2024 оны байдлаар 3,544,831 байгаагаас 1-18 насны хүүхдийн тоо сая 331,156 байгаа. За Баян-Улгийн аймгийн нийт хүн амын тоог харах юм бол 118,275. За үүнээс 1-19 насны хүүхэд 49,151 байгаа. За статистикийн үндэсний хорооны вебсайтн дээр хүүхдийн насны бүлгийг ингээд 0-19 хүртэл ангилсан байт юм байна. За үүнээс 1-18 насны хүүхэд ойролцоогоор 42,000 байгаа гэж тооцлоо. За өөр баталгаад их сурвалж дээр яг сургуулийн насны хүүхдийн тоо 42,000 байгаа гэж мэдээлж байгаа учраас тэрнийг энд оруулаа шүү. За тэгэнгүүтээ Баян-Улгийн аймгийн 42,000 хүүхэд Монгол улсын нийт хүүхдийн хэдэн хувийг эзэлдэг юм бэ гэж харах юм бол 315% байгаа. За 4% хүрэхгүй гэсэн үг. За цаашаа Монгол улсын бүтэн өнчийн хүүхдийн тоог харлаа. За тэгэнгүүтээ энэ маань нийт 2,576 гэсэн тоо байна. За үүнээс Баян-Улгийн аймагт бүртгэлтэй бүтэн өнчийн хүүхдийн тоо 67 байгаа юм байна. За бүх аймагуудын хэмжээнд бүтэн өнчин хүүхдийн тоог харахаар улсын хэмжээнд 2024 оны байдлаар 2,576 байгаагаас Баян-Улгийн аймагт 67. За бусад аймагуудад Орхон аймагт 117, Хөвсгөл 127, Сэлэнг 107 гэд ингээд байна. За Баян-Улгийн аймгийн бүтэн өнчин хүүхдийн тоо харахаар 20 онд 198 байсан байна. 21 онд 178, 22 онд 145, 23 онд 136 гэд ингээд буураад явж байна. За энэн дээр бас нэг юу хэлчихье комент. Баян-Улгийн аймагт эмээ өвөө дээрээ одоо хүүхдээ бичүүлдэг чинь ерөөсөө халамж авахтай ямар ч холбоогүй шүү. Тэр чинь ерөнхийдөө нэг дээр үеэс уламжлагдаад ирж байгаа нэг соёл, tradition одоо байгаа. За яа тэгэхээр дээр үед одоо юу гэдгийг том хүүхдийнхаа бага хүүг эмээ өвөө нь ингээд өөр дээрээ авдаг. Эсвэл юу гэдгийг нэг тийм ерөнхийдөө нэг тийм соёл байгаад байгаа байхгүй юу. За энийг ингээд хэдүүлээ халамжийн төлөө ингээд эмээ өвөө дээрээ хүүхдээ бүртгүүлдэг гэж бас жоохон өрөөсгөлөөр ойлгомооргүй байна. Тэгвэл сүүлийн залуучууд бас ингээд эмээ өвөө дээрээ хүүхдүүдийг бичүүлэхээ ерөнхийдөө болцсон. Яг дээр үеийн тийм уламжил болсон бас юмнуудаас татгалзаад ингээд буураад харагдаж байгаа байхгүй юу. За энэ ерөөсөө тийм соёл уламжилтай холбоотой юмыг хэдүүлээ нэг мөнгөтэй холбож бас ингээд буруугаар мэдээлмээргүй байна. За цаашаа ингээ хөгжлийн бэрхшээлтэй хүний тоог бас харлаа. Ерөнхийдөө яг тэгэхээр бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань халамж авч байгаа учраас улсын хэмжээнд 2024 оны байдлаар 107,904 хүн. За үүнээс Баян-Улгийн аймагт 4,309. За Говьалтай аймаг 2,574, Увс 4,415 гэд ингээд Хөвсгөл 5,733 гэд хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй хүн бүртгүүлсэн байна. За Улаанбаатар ойлгомжтой тэгээд 34,354. За нөгөө хүн амын юунтай холбоотой, сүршилтэй холбоотой Улаанбаатар хамгийн их байна. За ерөнхийдөө ингээд энэ статистикуудыг харахаар Баян-Улгийн аймгийн бүх хүүхэд халамж аваад байгаа. Бүх хүүхэд ингээд бүтэн өнчингээ бүртгүүлээд тэжээгчийн алдсны тэтгэмж аваад байгаа ерөөсөө тоо баримт бол ерөөсөө харагдахгүй байна. Тиймээс тэр мэдээлэл тарааж байгаа сэтгүүлчид бас мэдээллээ юу гэдгийг статистик тоо баримтан дээр одоо үндэслэж бэлдмээр байна. За тэрэн дээр бас ингээд бид нар өөрсдөө шүүлтүртэй хандаад өөртөө ядаж статистик мэдээгээ харчдаг тий.
Тийм баймаар байна. За баярлалаа.